Сайн бацхан уу? Налагчуудаа хайрдаг үе мэдчилгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандин сайхан өдрөм тохиож байгаа эрхэм бэлгэний эзэн Гүлданаар бүсгийг баярлуулахад бэлэн болсон байна. Эрхэм таньда эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё хэмээн Гудаанар болох Эргэнбек, Пернебек нарын гэр бүлээс хаяглан илгээсэн их гоё хүндлэл хайр шингэсэн мэдчилгээг хамтдаа уламжилцгаая. Төрсөн өдрийн минь хүргэе. Араас нь хөөсөр байгаа амар хүргэлт дамжуулах чинь шүү. Мэдчилгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид гинтийн бэлгээ дамжуулахар Гүлданаар их чигээ зарим хөрөлцөн ирээд байна. Ичдээ энэ өдрийн минь хүргэе. Баярлалаа. Амралтын өдөр яаж суухан өнгөрч байна да? Янз бүр. За тэгээд өнөөдөр бол амралтын гэхээсээ илүү 3 дугаар сарын 1 миний их чих хойд гоё дурсамжтай өдөр тохиож байгаа байлаа. Ер нь ямар баяр юм бэ? Дурсамж. Баяр сайхан болж байна. Сайхан. За мэдээж манайх хүмүүсийн баярт мөчидгийн тийм бэлэг барьдаг. Танд ийм гоё цэцгийн боглоо тийм том бэлгээр гинтийн бэлэг явуулсан байна. Та хинээс гэж бодож байна? За одоо хинээс юм бодоо. Баялаа таах гээд үзэндээ таамаг гişүлээ. Танд хин ийм гоё мэдчилээ явуулах. Одоо хин болоо манай хинээс өдөрсөн ёстой санаад байна. За тэгвэл санаанд ч байхгүй байгаа сайхан үгсээр эрхэм бүсгүй танд хин гинтийн бэлэг барьсан бэ гэдгийг хоёулаа тодорхой болгохын тулд эхлээд дүүн танд мэдчилгээний өгш уншиж өгнө. Маш сайн сонсвол бэлгэний учир тодорхой болох байгаа. Хувь тавилангийн ёроолоор учирсан хайртай Гудаагийн минь ээ. Биднээс ургаж гарсан цэцгийг үндэслүүлж мөчрлүүлэх хувь тавилангаар охины минь хоёр дахь ижи болсон хүрэгний минь сайхан ээж минь ээ. Саяхан бид худ ураг барилдаж хайртай хүүхдүүдийн агуу нандин хайрын түүхээр алтан дэлхийд ахан дүүсийн холбоо үүсгэсэн юм аа. Хүндлэл хайр бүхний шингээж өнөөдөр таны төрсөн өдрийн баяр дээр бид мэдчилгээ дэвшүүлж байна. Хайраас хайр ургадаг, хүндлэлээс хүндлэл үргэлжилдэг учраас хөөхөн хонгор охиныг минь хоёр дахь ижи болгож алган дээр нь тосон авч бэр шиг нь биш охин шиг нь хүндэлж байгаад маш их баярлаж байгаагаа энэ гинтийн бэлгээр тань дамжуулж байгаа юм шүү. Таны худ Эргэнбекийн гэр бүлээс гэсэн байна. Тэгээд бас хоёр айлын мэдчилгээ байгаа. Дараагийн мэдчилгээ бол нэг айлын гал голомтод өссөн, ижилдэн нассан ихэр цэцэг шиг охтуудыг хамтдаа брээн болгож нэг айлын худууд болсон хувь тавилангийн ёроолтой Пернебек гэж хүний гэр бүлээс илгээсэн байна. Баярлалаа. За тэгээд Гудаанараас Гудаагийда гэж хаягдсан байна. Төрсөн өдрийн мэд хүргэж тань маш гоё гинтийн бэлэг дамжуулсныг дамжуулан өгье. Тугаан күнэн минь келген күн құтты болсын өмірге. Тугаан күнэн минь тойлашы көтеріңкі Гудаагийн нутаа баярлалаа. Маш гинтийн байваа. Хайртай маш гинтийн. Түрүүнээс хойш би цаг гаруй бодлоо. Хийм болоо гэдэг. Хийм болоо ерөөсөө санаанд орж ирэхгүй. За. Тэгэхээр дүүгийнх нь хувьд бас хүрэж байгаа бүр баг анхны тохиолдолч болов гэж бодож байна. Учир нь Гудаагигаас Гудаагийда. Энд хасаагайдаад байгаа хүчээгч Гудаанах Гудаагигусат юм шадар. Біздің әулеттің гүлін келін қылып алған құдалығымыз жарасып, Алланың бұйрығымен дәм тұзымыз жарасып, құдалығымыз 1000 жылдық болсын деп сізге арнайы құдалар әдемі сыйлық жіберді. Ал сіздің айтар алғысыңыз қалай болады? Құдаларымыз баярлалаа дейін. Маш их баярлж байна.
Құда-құдағи дегізген, құйрық бауыр жегізген, айналайын балалардан құдасы бар дегізген деп. Сол ұл мен қыздың арқасында құдалықтарыңыз мәңгілік жалғаса берсін. Келген жаңа жасыңыз құт берекесімен келсін. Туған күніңіз құтты болсын. Жанып тұрған жұлдызсың, құлпырған сен құндызсың. Қадар туған елігім, келіні бол сен біздің. Құда болып қайтайық, жиналудың маңайын. Көкпар тартып жаматып, ауылыңда аунап жатып, бір марқайып қалайық. Бәрі жақсы ұғамыз, біз бұрыннан құдамыз. Ілгеріден біргеміз, ажырамай іргеміз. Ойнайық та күлейік, құда болып жүрейік.